За сайн байцгаана уу? Та бүхэнд Хаваал H9 загварын яндан цэвэрлэх гормын тухай заавар видео хүргэж байна. За Хаваал H9 загвар нь өөр дээрээ яндан цэвэрлэх горимтой байдаг байна. За тэрийг хэрхэн ажиллуулах вэ гэхээр за машины үндсэн меню хэсэгт DPF Regeneration гэдэг горим байна. Тухайн гормыг ажиллуулж эхлэхээс өмнө хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Машин бол тэгшгэн гадаргууд дээр байрлсан байх ёстой. За машины яндангийн эргэн тойронд шатах үйц зүйл байх ёсгүй. Тэгэхээр ерөнхийдөө машина байрлуулахаас өмнө яндан эргэн тойронд нь ямар нэгэн хог ч юм уу эсвэл шар өвс ч юм уу шатаж болох зүйл бол байж болохгүй байна. За хоёрдугаарт бол арааг N дээр эсвэл P дээр тавьсан байх шаардлагатай. За гар картан бол заавал татаастай байна. За гуравдугаарт хөргөлтийн шингэний температур 30 градусаас илүү халсан байх шаардлагатай. Дөрөвдүгээрт тоормзны педал дээр бол гიშгэж болохгүй. За тавдугаарт air conditioning ажиллуулад air conditioning бас ер нь бол өндөр хэмжээгээр үлээлгэх шаардлагатай. За 6-дугаарт энэ үйл явц итвэгчхээр моторын эргэлт 2000 RPM орчимд бариад энэ үйл явц яг 20 минут үргэлжлэх байна. За тэгэхээр энэ шаардлагуудыг маш сайн хангасан байх шаардлагатай. За тэгээд go to activate товчон дээр дараад системийг идэвхжүүлнэ гэсэн үг. За энэ чи моторын эргэлт нэмэгдэж эхэлж байна. За би эндээс AC-г асаалаа. За моторын эргэлт бол яг 1.8 дээр барьж байгаа. За тэгээд энэ үйл явц ерөнхийдөө 20 минут үргэлжилнэ. За энэ үед та хоромзон дээр гიშгэж болохгүй нь байна. Машиныг хөдөлгөж болохгүй нь байна. За моторын эргэлт 2000 дээр барьсан байна. Энэ үйлдэлийг та сард 1-2 удаа хийх шаардлагатай.